Библийн 7 дахь өдрлөг маань энэ одоо амьд өгс чуулган дээр одоо маш амжилттай явагдаж байна. Тэгээ энэ өдрлөгийн хүрээнд бас бид нар яг чуулганы хүмүүст зориулан хийж байгаараа нэгдүгээрт маш онцлогтой болж байгаа. Боломжлосоор бид нар Библийн үзэсгэлэн, за эрдэмтдийн 3 хэлтгэл, за манай хэрэгжүүлж байгаа төслүүдийн танилцуулгуудыг бас мөн одоо шинээр ирсэн халаасны Библи болон бусад бүтээгдэхүүнүүдийн Библийн хямдралтай худалдааг явуулж байна. Энэ удаагийн Библи өдрлөгийн нэг онцлог нь бид нар 9 орчуулгаас бас дуулал сургаалт өгс малахын номуудаас сайн дурын хүмүүсээр уншууллаа. Үнэхээр тэдэнд 9 орчуулгын талаар бодит мэдээллийг маш ойлгомжтойгоор өгснөөр нэг онцлог боллоо. Мөн бид нар амьд үг чуулганы номын санд Braille Библи бас гардуулж өглөө. Ингэснээр одоо амьд үг чуулган дээр хараагүй хүн ирэхэд тэд нар Библи уншихад бас бэлэн болсон. Ийм онцлогтой болж байна. Тэгээд амьд үг чуулганы нийт гишүүд маань энэ Библи өдрлөлд оролцоод үнэхээр сэтгэл хангалуун байгааг харахтаа бидний зүгээс ч бас урам орж байна. Баяртай байна. Цаашдаа бас иймэрхүү томоохон чуулганууд дээр бид нар очиж бас Библи өдрлөлгүүдийг нийт гишүүд нээхэд бас том туршлага болж байна гэж үзэж байна. За өнөөдөр ингээд манай амьд сүм дээр Библийн өдрлөг зохион байгуулагдж байгаад бид нар их маш их сэтгэл хангалуун баяртай байна. Тэгээ ариун бичээс нийгмийн хамт олон бас энийг санаачлаад манай сүм дээр хийж байгаад бас талархж байна. Мөн ер нь бол Библи орчуулгын түүх яг ихэнх итгэгч нар болохоор нэг 90-ад оны үед Библи орчуулж эхэлсэн мэт юм уу сэтгэл хандлагатай байдаг бол Библи хүртэлтэй Төв Азийн нутагт амьдарч ирсэн тэр тухайн үеийн хүмүүсийн хэл дээр тий одоо орчуулагдж тэр татар монгол хэл дээр орчуулагдж ирсэн төвийг сонсох нь үнэхээр гайхалтай бас ерөөлтэй цаг байлаа. Тэгээд бурхан ингээд өнгөрсөн олон жилүүдийн туршид энэ 100 жилийн туршид энэ Төв Азийн нутагт байгаа одоо монголчууд болон бусад овоо аймагуудын төлөө хийсэн түүний бас агуу их ажлын нэг том гэрчлэл бол ялчгүй ариун Библийн орчуулга байгаад байгаа. Тэгээ бид нар монгол итгэгчдийн хувьд ялангуяа бид нар Библи орчуулгын түүхийг мэдэх гэдэг нь өөрөө бидний одоо салшгүй нэг хэсэг байгаад байна. Тэгээ та нарын бас энэ гайхалтай сайн зохион байгуулсан энэ одоо музей, энэ лекцтэй илтгэлүүд хүртэл үнэхээр гайхалтай байлаа. Яг үзэсгэлэнгээ бариад тэр хэрэгтэй газарт нь хэрэгтэй цаг үед нь явж очиж байгаа нь мэдээж энэ бол гайхалтай зүйл. Энэ бол маш их мэдлэг, мэдээлэл олгож байгаа. Тэ танин мэдэх хүн маш чухал юм үзэсгэлэн болж байна л да. Энэ тогтмол байгаасаа, байнга байгаасаа олон газруудад энэ үзэсгэлэн хэрвээ болдог бол ингээд тогтмол үйл ажиллагаа явуулдаг байгаас. Тэгээ амьд үг чуулганд энэ Braille Библийг яг үндэ миний хувьд бол бэлгэлнэ гэж бодоогүй. Гэтэл ариун бичээс нийгэмлэг маань үнэхээр гайхалтай. Энэ бол ер бусын явдал байлаа миний хувьд. Braille ном бол Монгол улсын хэмжээнд бас цөөн байдаг, тэ хүртээмж муутай байдаг. Гэтэл ариун бичээс нийгэмлэг маань энэ бас нэг юм цоорхой буюу те энэ хэрэгцээн дээр тодуурлаж энэ ариун Библийг одоо Braille болгож бүтэн ихээр нь нийтийн хүртэл болгож байгаад маш их баяртай байна. Тэгээд ингэ Библийг одоо яагаад ингэж олон хувилбараар ингэж орчуулад байгаа юм бэ? Тэгээд хүмүүсээс л амар олон асуултууд гарч ирдэг юм байлээ. Тэгээд сайн ингэ тайлбарлуулсан чинь айгүй сонирхолтой байна. Тэдний ч одоо их текст нь гэж бас нэг юм байна. Тэгээд нэр томьёо, теолог маш олон шалтгаанаас энэ чинь зайлшгүй шалтгаанаас л чинь олон төрлөөр орчуулагдсан юм байна л та. Библи бол ингээд Америк улсуудаас Монгол руу орж ирсэн бахаа гэж бодож явж байсан чинь Америк хэлээс өмнө монгол хэл рүү орж иржсэн гэдгээр нь бас урам зориг авсан. Тэгээд Библи бол манай эртний монгол хэлний том ивэл өрөөл байсан юм байна. Библийн өдрлөгт оролцсондоо таатай байна. Дүү нартаа талархаж байна. Дараагийн Библи өдрлөгийг танаа чуулган дээр хийх болно.